Замын үддэх гайлын газрын автозамын зорчигч тээврийн хяналтын бүсээс зорчих иргэд улсын хил нэвтрэгтээ хоригдсан хязгаарласан бараа бүтээгдэхүүн болоод жижиг амьтдыг нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг удаадараа гаргаж байна. Тухайлбал 2026 гарснаас хойш 4 иргэн 8 төрлийн нийтдээ 730 толгой амьтныг улсын хилээр нуу нэвтрүүлэхийг завджээ. Улмаар хууль журмын дагуу эдгээр амьтдыг экспортлогч улс руу нь буцаасан байна. Тухайлбал зарим төрлийн яс мэлхий тод шуу зэрэг нь ховрцын амьтны жагсаалтанд орсон байдаг тул улсын хилээр нэвтрүүлэхэд тэдгээр ховрцын амьтны эд эрхтэн улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор сайтын улсын гэрчлэлээд байх шаардлагыг тавигддаг. Нохоо 16 толгой, муур 20 толгой, тод 74 толгой, яст мэлхий 44 толгой, бах мэлхий 3 толгой, хавч 6 толгой, хамстар хулган 60 толгой, загас 500 толгой ингээд нэвтрүүлэхийг завцсан зуршлыг илрүүлэн ажиллаж байна. Хувийн хэрэглээний жижиг амьтныг хилээр нэвтрүүлэхдээ экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон амьтны эрүүл мэндийн гэрчилгээ, паспортыг заавал бүрдүүлэх шаардлагатай. Мөн вакцинжуулалт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн тухай тэмдэглэгээтэй байх ёстой юм а. Харин худалдах, борлуулах зорилттой импортын амьд болон гэрийн тэжээвэр амьтанд мал эмнэлгийн ерхий газраас олгосон импортын зөвшөөрөл экспортлогч улсын амьтны эрүүл мэндийн гэрчилгээ, паспортыг зайлшгүй бүрдүүлэхийг анхаарууллаа.